100 жилийн тэртех нийслэлчүүдийн амьдрал болгон дүр төрх Франц зурагчны гэрэл зурганд дуранд үлдсэн байна. Энэхүү зургийг олон нийтийн хүртэл болгохоор хуран зургийн галерей дэлгэн тавьж өнөөдөр нээлттэй байсан байна. Монголчууд Манжижин гүрний иргэшээлд 1644-өөс 1911 оны хооронд байсан. 1911 оны 12 дугаар сарын 1-нд тусгаар тогтнолоо тунхагласан. 1912-оос 1913 онуудыг Монголын түүхийн 2 эртний заа гэж судлаачид үздэг. Одоогийн байдлаар бол энэ зурган дээр Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж ирсэн Жалхан цутаг Дамдын Базар, за Монгол улсын анхны сангийн сайд Түшээгүн Чагдаржав, за Шанзадвын яамны сайд Эрдэнэ Шанзав Бадамдорж, за Германы тагнуул болов гэж манай түүхэн таамаглагддаг бас герман хүний зураг гэх мэтэр бас түүхэн зургууд бол үлдсэн байгаа юм. Одоо Улаанбаатар хотод байхгүй 1911 оны 12 дугаар сарын 29-нд олноо өргөгдсөн Монгол улсаа тунхагласан богдын шар ордны гэрэл зураг энэ түүхийн хайснаа үлдсэн байгаа юм. Францын Альберт Кан хэмээх дэлхийн улс үндэстнүүдээр аялж 1909-өөс 1931 оны хооронд 50 гаруй улс орны нийгэм, соёл, хүмүүсийн аж амьдралыг өнгөц зурагт буулгах төслийг санаачлан явуулсан байна. Энэ үзэсгэлэн хоёр орны хамтын ажиллагааны нэгэн хэсэг юм а. Монгол улсын соёл түүхийн өндөр уламжлалтай орон, Франц улс ч гэсэн мөн адил соёлын том гүрэн. Үзэсгэлэнд бид 50-60 орчим зураг дэлгэн харуулж байгаамаа. Монголын холбогдолтой 1912-оос 1913 оны хоорондох Монголын нийслэл хүрээ болон хүмүүсийн тухай ховор нандин түүхэн баримтыг үзүүлэхээр Монгол тавчирсан. Энэхүү үзэсгэлэнд 100 жилийн өмнөх Монголын түүх соёлтой холбоотой 25 минутын хар цагаан дүрс бичлэг 80 гаруй өнгөт гэрэл зургийг дэлгэн тавьсан. Тус үзэсгэлэн боловсрал соёл шинжилгээ ухаан яам Франц элчин сайдын яамнаас зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн үзнээр 100 жилийн тэртех Монголын аж байдал, соёл, Монгол хүмүүсийн дүр төрх, нийслэл хүрээг харахын зэрэгцээ Монголын түүхийн нэгэн хэсгийг танин мэдэх боломжтой юм а.